За бүгдээрээ сайн уу? Манай Sweet Bubble Tea podcast маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бихи бит хоёр маш сонирхолтой сэдвээр ярилцсанаа. Хосод үед юу чухал байдаг вэ гэдгийг өөрсдөө өнцгөр ярилцаад явна гэсэн үг. За харин дээр шууд хэлэхэд өөртөөхөө кейс дээр гэнэс. Тий, яг үнэ. Өмнө ямар хостой байв те? Ямар кейс үзв? Ямар амьдрал үзв? Юу ойлгож мэдрүү. Найз нь бүр эхнээс нь эхлэе гэж бодож ийн л доо гэнэс. За зөвөр ингээд асууад эхлэе заяа. За манай чанцаа ер нь хүнтэй өргөжийв үү? Харилцаанд тэр нь шууд ингээд оржийв. За би хүнтэй үргэж байсан. Өмнө бол ингээ хүмүүстэй үргэжсэн гэж яасан юм бэ? За яах вэ ингээл 10 жилдээ хүнтэй үргэжсэн. Тэгэл тэрний дараа ч гэсэн хүнтэй үргэжсэн. Хамгийн сүүлд ч гэсэн одоо хүнтэй үргэж агаад тэгээд тэгээ салах хэрэгтэй болоод салсан. Өөрөөсөө замыг хөөсөн байгаа гэшнэс. Тий. Тэгээд гүнзгий харилцаанд орсон уу гэвэл бүр ингээ илүү дотн олоод ингээ гүнзгий болсон уу гэвэл болсон л ах гэж бодож байна. Гэхдээ бүр ингээл хамт бүр хідэн сараар амьдарч үзэж байгаагүй л дээ. Гэхдээ яг хэсэг хугацаанд хамт байж бол үзнэ. За тэгвэл л штэ. Одоо хоёулынхаа хувьд ярих юм бол хүнтэй анх connection үүсгээд connect холбоо тогтоогоод те өрхөж эхлэх процесс ер нь яаж хэрхэн явагддаг өөрөөр хэлбэл чи одоо өөрийнхөө хос хүнийг яаж сонгодог вэ? Яг ингээ одоо л би яг хосоо ингэж сонгох хэрэгтэй юм гэдгийг ойлгож ирж байгаа байхгүй юу? Яг тэрнээс өмнө бол ингээ чат мат бичээл яг өмнө бол ингээ чат энэ төр бичээл тэгэл нэг яриа нийлэл ирдэ штэ. Тэгэл нөгөө хүн чинь гэсэн надад ингээл татгаж байгаа санагдал би ч нөгөө хүндээ татагдал байн чат ичдэг болол тэгээ ер нь бас энэ хүн чинь ажгүй юм бэ шүү гэж бодсон үедээ тэгэл харилцаа ер нь бол эхэлждэг. Бас тэр хүний ер нь ихвчлэн таньдаг хүмүүс байдаг учраас байсан учраас харилцаа гайгүй бүрдээ эхэлждэг байна. Эхлээд амар байдаг гэж үү? Тий. Тэгээ чиний гэх юм бол ер нь ингээд бодох хэрэгтэй шүү гэдгөө эсвэл шууд сэтгэл хөдлөлөөрөө за тэр нь болчих юм байна гэж боддгоо. Яг өмнө яг ингээл бүр 17 8-тай байхдаа бол бодохгүй шууд ингээд өөс амар хөөрх юм ямар гоё юм бэ гэл үргэжсэн тохиол байдаг бах. Гэтэ одоо бол би амар нухацтай бодно гэж бодож байгаа. Гэтэ хоёр сэтгэл дээр ингээд шууд бодоод авах ч бас хэцүүлээд гэлээ тий. Ингээд татагдаад хэлэх бол бас татагдгаал байдаг. За найз нь болохоор тийч мэдж байгаа даа. Гэтэ хүмүүс төрүүлээд хэлчихье гэшнэс. Нэг л хүнтэй үргэж байгаа. Тий. Өмнө нь бол хүмүүстэй харьцдаг байсан. Одоо үргэлийн өмнөх зүгээр шат гэж байдаг бол тийм шатанд бол 2 удаа орж исэн болов. Тийм яг за эргүүл үргэлжлэхээр л юм байна да гэж бодсон. Тийм тохиол 2 удаа байсан. Гэхдээ алин дээр нь ч тэгэж гуйж мөж сүртэй юм болоогүй. Алин дээр нь ч хоёлаа харилцаагаа яах вэ гэж serious ярилцаагүй. Хоёр хүн ингээд зүгээр хоорондоо ингээд уцаар яриад одоо миний үед тийм амар уцаар ярьдаг байхгүй юу? Хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө ч юм уу. За яхаа мааштай тэгээ 10 идтэй тэнгүүд айгүй уцаар ярьдаг. Тэгээд яг чат матаас бичдэг. Тэнгүүд байн уцаар ярьдаг хүнтэй бол байдаг байсан. Одоо өрхөөгөө мөртлөөсөө өргөсөө хосуучийг л ер нь өдөр болго уцаар ярьдаг. Тэгэл ингээд би нэг ингээд санаж манаал ингээл би гадагшаа авч ал ирэнгүүтээ санаж манаал нэгчээ дуславцаар ярьж мэрдэг. Нэг тийм хүмүүнтэй бас байж үтсэн л те. Тэгээ тэрийг бол яг өөрхөл болгоогүй. Хинч би чам таалагддаг, эсвэл чи надад таалагддаг шүү гэж тухайн үед өрөөсөө хэлж байгаагүй. Эсвэл мэдэгдэжсэн. Яг тэгвэл одоо би жишээл тэр хүн тодорхой биш бол хизээч төрөл сэтгэлээний хүн биш аахгүй юу? Тийм болохоор би тэгэл залангуут нь яриад мессеж шүнгët нь хариулаад тэгтээ хангамжтай байдаг тэр хүнтэй холбоотой ярилцаатай байхад тэгэл явдаг байсан. Тиймэрхүү тохиолдол байгаа. Тэгээд яг officially үргэсэн тохиол юм бол
6 жилийн өмнөх тохиолдол байна. Тэгээ одоо хүртэл үргэлж маань стил явж байгаа. Тэгээд сэтгэл хөдлөлийн хувьд гэх юм бол би ер нь жоохон тасаж дурладаг төрлийн хүн. Ингээд маш удаан хугацаанд ярьж ийж, маш удаан хугацаанд одоо чат, мессеж, интер бичиж, тэгээд тэр хүн маань юу вэ гэж бодож ийж, ер нь жоохон тасаж дурлаад, тэгээд шийддэг. Тэгээд шийдэхдээ бас мэдээж сэтгэл хөдлөлтөй бол автаж шийдсэн тохиолдол бол одоо яг миний одоо энэ тохиолдол гэхгүй юу? Тэгээд амар бодоод яах вэ гээгүй стенэндээ өргөө болох юм болох уу? Гүрт ярьж мэрэл амар удаан хугацаанд serious бодож байгаагүй зүгээр л за ер нь жоохон сайн болчлаа даа гэл өөрийгөө мэдээл тэгэл ер нь өөрийгөө ирэхгүй л үргэцэн. Тэгээ 6 жил явсан мэт тэгэнгүүт одоо би ингэ бодоход чи одоо энэ 6 жилийн хугацаанд ингэж үргэж чатаа бас хосууд үед энэ чухал юм ээ гэдэг тэр зүйлүүдийг бол аль тань дотроо ботцсон байгаа хаа тий одоо үргэлийн шатанд бол ийм зүйл хэрэгтэй байна ийм зүйл хэрэггүй байна гэдэг бол би тодорхой хэмжээнд биеэрээ зорилсон байгаа гэсэн үг байхгүй юу. Хэдий би олон удаа өргөө гэж гисэндээ яг одоо боо харилцаанд бол тодорхой хэмжээнд бас туршлагатай болсон гэж бодож байгаа. Тэ мэдээж одоо салалт малалт тэгэл мэдрээгүй л явж байгаа штэ тий. Ингээд сэтгэлжүүдийг болохоор гэтээ мэдээж нэг түрх сандаа салж үзсэн. Тэгээ тэр үед бол юм хальт салтын бас зөө зүйлсүүдийг бас мэдэрч л байсан л та. Тэгээ тэр нэгээд буцаагаад инээлсэн болохоор идэрсэн. Тэгээ тийм л байна. Тэгэхээр хоёул өнөөдөр яг гэхээр одоо хосуудын харилцаанд те юу хамгийн чухал юм бэ гэдгийг хоёул өөрөөсдийнхөө ээжлээд бас хэлээд явах уу те. Тий. Тэгээд кейс язгууруул ингээд жишээ өгөх тийм ээ. За чамаас эхлэх үү надаас эхлэх үү? За чамаас эхлэе. За миний хувьд бүр хосуудын хувьд хамгийн чухал гэж бодсон за нэг гарын 5 3 багтахаар хэд хэдэн зүйлүүд байна заяа. За. Гэтэ яг үерхээс өмнөх шат гэж байгаа штэ тий. Тэн дээр анхааруул одоо чухал юм байна гэдэг нэг зүйл бас байгаа байхгүй одоо нэг зүйлийг ярихын өмнө. Тэр нь юу вэ гэвэл яг ингээл үерхийн өмнөх шатанд болцоол явж ах чинь тэр хүн чинь эсвэл ингээл чат бичээл явж ах чинь тэр хүн чинь өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ингээд харуулж идэг байхгүй юу? Тэр үед нь амар сайн тэр болгоныг анзаараад энэ хүн чинь бас ингэж болох юм биш үү? Тэгээ удаан хугацааны дараа бас ийм зан гаргаж болох юм байна гэдгийг ууг нь бодох хэвээр. Гэтэ даанч харамсалтай нь ихэнх хүмүүс ер нь ингээл зүгээр штэ тэр үедээ ингээл уралцсан байх. Эсвэл ингээл те ямар нэгэн шалтгаан болоод нөгөө нөө өмөрөөд идэг. Тэгэнгүүт анхнаасаа red flag гэдэг юм байдаг шүү дээ. Улаан түг ингээд гараад ирсэн байхад харахгүй юм шиг дүрсгдэг. Тий. Тэр red flag-уудыг 1-2 удаа гарсан л бол тэр дахин гарнаа л гэсэн үг. Тэрийг бүр зүрхнэхээр ойлгочоорой л гэж би одоо энийг сонсож байгаа хүмүүсээс гуймаар байгаа байхгүй юу? Чи тэгснээрээ өөрийгөө хамгаалж ийна л гэсэн үг. Дараа нь 2 үерхэд магадгүй 1 жил үерхэд 2 жил үерхэд салвал тэрний дараа бүр илүү гүнзгий шарахыг авна. Харин тэр үедээ болцож явахдаа тэр red flag-уудыг анзаараад салчих юм бол чамд одоо илүү амар. Яг үнэн дээ. Тий. Тэр red flag-уудыг анзаарч харж байгаарай. Хоёрдугаар бас яг үерхээс өмнө одоо хэлмээр байгаа нэг зүйл нь яг ямар партнерыг хүсэж байгаа юм бэ? Бид өөр өмнөх одоо эпизодээр ярьсан. За ийм партнер бид өөр сонирхдогоо гэд тэрийгээ илүү тодорхой болгоод одоо явж явах хэрэгтэй. Дотроо ингээд нэг юм тархиндаа юм бодсон байгаа штэ. Тэгэнгүүт одоо чиний боддог хүнээс жоохон өөр төрлийн хүн, зан чанартай хүн жоох юм. Тэгвэл чи дахиад бодох хэрэгтэй штэ. Энэ хүнийг би яг ингээд энэ хүнтэй үерхэд ингээд явж чадах уу гэ тэ. За тэгээд ингээд би чаднаа энэ зангийг хүлээмжшүүлж болох юм байна гэдэг үерхлээ гэхэд одоо яг миний 1-р тас хосууд яваад хамгийн чухал зүйл гэж бодож байгаа юм нь нэгээ яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадж гин үгүй юу гэдгээ өөрөөсөө ингээд асуугаад тэгээд зарим зангууд байгаа штэ. Одоо ингээд тухайн хүний нэг тийм
одоо тэр хүн болгож байгаа нэг тэр зан чанарыг хүлээн зөвшөөрөөд хамтд нь хайрлаад явах хэрэгтэй л гэж бодож байгаа. Яг уу тэглээгээд одоо бүх юмыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Бас нөгөө boundary гэж өмнө зөндөө л яшаа тий boundary-га тавих хэрэгтэй. Яг юуг би хүлээн зөвшөөрөх үү? Юуг би хүлээн зөвшөөрөхгүй байх уу? Тий. Ер нь хүнийг өөрчлөхгүй байх ямар ч хэрэггүй л гэсэн үг. Угаасаа бид нар өөрчилж чадахгүй. Тэр хүн 20 30 жил 10 20 жил ингээд тэр зангаараа явцсан. Чи ч өөрчилж чадахгүй, эцэг хин ч өөрчилж чадахгүй. Тэр хүн өөрөө өөрчлөгдөхийг хүсээгүй л бол тэр хүн өөрчлөгдөхгүй. Тэг өөрчлөж болшгүй тийм цан чанар бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За энэ хүн ийм ирээдүйд ингэж хийм чиндээ гэж бодож хайрлахгүй. Яг одоо байгаагаар нь би тэр хүнийг хайрлаж чадж гинөө гэдгийг сайн өөрөөсөө асуух хэрэгтэй. Энийг би яг ингээд чамаас сурсан байхгүй юу? Чи надад нэг удаа яг ийм жишээ хэлжсэн. Одоо ингээд чанцаа чи жишээлбэл тий нэг хүнтэй үргэлжчихсэн аа. Тэгэхээр энэ хүн ирээдүйд англиар ярьдаг болчих юм чиндээ гэж үрэхгүй тэр хүн хэрвээ англиар ярьж чаддаггүйсэн гэсэндээ чи тэр хүнийг яг ингээд хүлээн зөвшөөрөх үү гэд яг ингээд англиар ярих гэдэг тэр жишээ ярьж байгаа шүү. Тэрнээс англиар ярих биш. Чи надад яг ийм жишээ авч хэлээ. Би яг олон жил болчихсон нэрээ. Яг одоо байгаа тэр хүнийг хайрлах юм бол илүү зүгээр байгаа даах тий. Магадгүй чиний тэр найдлаад тэр хүн хизээч хүрэхгүй ч болно шүү дээ. Тийм учраас тэрэн дээр бас зүрх сэтгэлээ бэлтгэх нь угаасаа зөв. Тийм яг үнэ. Ер нь ихний зөвлөгөө чашийн зүгээр яг чухал гэж боддог зүйл нь би бинийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Тийм хэрэг зөвшөөрч чадахгүй бол харин би сая хэлсэн чинь үерхлийн өмнөх шатнд байхдаа өөрөөсөө асуух хэрэгтэй гэдэг. Яг би бинийг хүлээн зөвшөөрөх гэдэгт миний бодлоор бас цаг хугацаас ортой юм шиг санагдав юм аа. Үнэхээр одоо тэр хүнд хайртай гэд тэ үерхмээр байгаа штэ. Тэнгүүд үерхэнгүүтээ тэр хүний өв таалагддаг байгаа одоо зан чанарууд бас байж болно тэ. Тэгвэл тэр зан чанаруудыг мэдээж эхлээс өмнө хүлээн зөвшөөрч чадах уу гэдгийг өөрөөс асуугаад зарим хичээгээд үзье гэж байгаа тохиолдолд бол бас тэрийгээ үнэхээр жинхнээсээ тэр хүнийг хүлээн зөвшөөрөх бас нэлээд цаг хугацаа ордог баг. Одоо ямар ч хичээгээд үзэхүү те би хүлээн зөвшөөрч чадах болов. Үнэхээр хизээж чадахгүй бас байж болно шүү дээ те. Би нэгстэй үгсэн ч чадахгүй гэж байгаа бол одоо ингээл болчих хэрэгтэй байгаа даахгүй. Гэтэ мэдээж хэцүү л те хэцүү. Бас ярилцаанд ингээд шууд ярьсан шиг бас байдаггүй л те гэдэг шиг. Тийм. Гэтэ мэдээж red flag гэдэг дээр болохоор одоо жишээлбэл те жоохон муу зан чанарууд л орж байгаа шүү дээ тий. Тэдгээр зүйлсүүд ингээ байж байгаа бол надтай үерхэд өөрчлөгдөндөө эсвэл би юунтэй өрчвөл би үнийг өөрчилж чадандаа гэж хит бардамнах угаас хэрэггүй гэж найзан бод тий. Яг бол надад хайртай юм чинь би энэ хүнийг болол ингээ харгалцсан даа гэж бодох хэрэггүй өрөөсөө. Сэтгэл юм бол ер нь жоохон хэцүү болчтой өөртөө ачаа өрөөд тэр хүнийг ч гэсэн бас зогоож магадгүй. Хамгийн түрүүнд бодож байгаа зүйл нь ямар ч тохиолдолд ер нь үнэнч байх бол нэгдүгээрт байдаг байхгүй юу? Тэгээд энэ зөвхөн үрсний дараа хамаатай зүйл биш. Тухайнтэй үргэс өмнөх шат гэж байгаа штэ гүнзгий шат байгаа тийм үү? Би яг нэг Америк англи нэрчлэлтэй мартчихаа л та бихтэй сонсч ирсэн. Зүгээр нэг болцож байгаа л өөртэй. Зүгээр нэг болцоод нэг сингл хүн бол одоо serious харилцаанд орохгүй гэж бодож байгаа бол 4-5 хүнтэйч болцож болно штэ ээлжлэл те. Гэтэл нэг хүн үнэхээр чам таалагдаад тэгээд чи тэр хүнтэйгээ цаашдаа харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсээд харилцаж байгаа тохиолдолд тэр хүндээ би үнэнч байгаасаа гэж үздэг байхгүй юу? Энэ тохиолдолд үерхээгүй байхад ч гэсэн хамаатай гэсэн үг. Тэнгүүд үерхлээс өмнөх шатн дээр угаасаа л үерхээгүй байсан юм чинь ингээд нөгөө хүнтэйг нь үерхий гэж бодож байгаа мөртлөөсөө өөр хүмүүстэй ч гэсэн зэрэг харилцаа bijвэл би нэг хуурал гэж харж байгаа байхгүй юу? Үгсэмдээ бүр officially ч болж эхлэегүй хичээж үерхэн гэж бодож байгаа хүнээ хуурж байгаа нь бол хууралт. Тийм учраас ямар ч тохиолдолд үнэнч байдал гэдэг бол хамгийн чухал. Тэр бодохгүй үерхэндээ битээр ерөнч бас харилцаа маань нэлээд гүнзгийрчлээ дээ гэж бодож байгаа тохиолдолд ер нь аль нь бусад А Б ч явах те БВ Г вариантуудаа хоош нь тавиад хичээд үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээч үерхлийн шат руу орохгүй бол жоохон энэ бол ихтгэл төрлөө тахцул биш. Би өөртөө л бодол байна л да тий. Жишээлбэл манай найзлаа бид хоёр үерхэх гэж мархаас жил болсон байхгүй юу?
Тэр ингээд яг хайр дурлалын харилцаатай болоод тэр нь маань болохоор яг одоо яг хайр дурлалын харилцаатай болж гэж байгаа нэг 7 сараас эхэлж байгаа байхгүй юу? 7 сарын сүүлээс тэгээ 9 сарын сүүлээр болол бүр яг одоо харин өрхөл өрчтэй гэсэн бүр гүнзгий шатруугаа орсон. За 9 сараас нь бодъё л та жишээлбэл. Дөнгөж 10, 11, 12, 1, 2, 3, 4 гэд 7 сар. 7 сар бид хоёр өрхөөгөө мөртлөөсөө өрхлийн өмнөх шатнаар явжсэн байхгүй юу? Би тэр маш гүнзгий штэ тий. Яг officially найзлаа болоо гэж гисэндээ ингээд гүнзгий байгаа гэсэн. Тэр тохиолдолд хэрвээ миний найз залуу намайг өөр эмэгтэйтэй хуурсан за заавал унтаж хөвтөх биш штэ. Өөр эмэгтэйтэй хоол нарсан, кофе уусан, болцсон, ярьсан, чаатсан байх юм бол би бол аяг эмзээр хүлээж байгаа. Яг тэгвэл тэр бараг л хосооч байсан штэ гэдэг утгаараа. Дээрээс нь тэрийн хооронд ямар ч тийм нээлттэй open the relationship шиг юм байгаа шүү гэсэн яриа байгаагүй. Тийм үү? Чи ч хүнтэй болж болно, би ч хүнтэй болж болно гэж анхнаасаа бас тохирсон байж болно шүү дээ. Гэтэ хойлоо ингэ явчих гэх. Тэгвэл бас нэг өөр. Ямар ч тийм яриа байхгүй тохиолдолд те. За баг үерхэх залуугаа олчлоо доо гэд бодоо явж итэл тэр хүн маань өөр хүнтэй явж ивэл надаа шууд нуурж унах тийм мэдрэмж төрнө. Тэгээд яг 7 сарын дараа бид тээр officially одоо найз залууг асууд болж байгаа байхгүй. Тэгээд тэр үртлээ бид би бинийгээ илүү таньж хэлсэн гэсэн. Яагаад бид тээр шууд ингээл officially өргөчээгүү гэхээр бид хоёулаа том болсон байсан. Хоёулаа насанд хүрсэн байсан. Тэгээд ер нь энэ өргөл бол хэрэг өргөж эхлэх юм бол ер нь serious болно гэдгийг хоёулаа айл талаар мэдчихсэн. Тийм болохоор энийгээ таних, энийг мэдэх хугацаа бид тээр хэрэгтэйс ахгүй. Тийм учраас бид тээр тэгж удаан гүнзгий харилцаанд байсан. Гэтэ гүнзгий харилцаа гэдэг нь бол бүр амар хосооч бол биш гэсэн үг. Гэтэ мэдээж би биндээ санаа тавьдаг те хоолоо эзэн ингэсэн тэгсэн үг л те. Ингэрээ гэл би биндээ санаа тавьдаг тийм харилцаатай байсан байдаг байгаа. Гэтэ аль нь л угаасаа үерхэн гэдэг мэдчихэж байгаа гэсэн үг. Эсвэл нэг тийм харилцаатай хүмүүс үерхэн гэдгийг тодорхойгүй бас хүмүүс хэдэж шүү дээ. Үерх гэж байгаа мó, үерхгүй гэж байгаа мó гэл. Үерхэн нь бол ойлгомжтой. Тийг мэдчихсэн. Гэтэл би бинийг таних хэвээр гэдэг утгаараа тэгж утсан байдаг юм аа. Тэгэхээр үнэнч байдал бол яг танавдал бүр номер 1. Би ингээд сайхны минь харж буруу гэдэг үг зөндөөс сонсч ирсэн. Гэхдээ би ингээд өөр хүний талаар бодох нь хүртэл би уусаа хуурал гэж боддог хүн байхгүй юу? Өөр хүний талаар зөвлөд энэ сайхан талаа шүү. Энэ талаатай нэг өдрийг өнгөрөөч, нэг шүнийг өнгөрөөчих юмсан л гэж бодож байгаа бол тэгэл тэр чинь хуурс. Би өөрийг хуураад яах юм бэ? Гэж болохгүй. Яг тний хэлсэнтэй би бол 100% санал нийлж байна. Нууд бүр яг тийм зүйл тохиолдсон байхгүй юу? Ингээд за нэг хүнтэй яг ингээд битээр ер нь үерхэх юм байна да. Нөгөө хүн чинь ч гэсэн надад тийм мэдрэмж өгсөн байгаа штэ. Ингээд нэг бэлгэсэлт мэлт явуулаад тий. Тэгэл ингээд за нөгөө хүн чинь ер нь бол би чамайг л гэж ан шүүгээл ингээд чамд мад бичээл. За ер нь ингээд битээр үерхэх юм байна гэж бодсон явж идэл. Одоо тийм юу вэ гэхээр зүйл ингээд болсон байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эргээд ингээд битээр хоорондоо ярилцаад тий би тэр үед хоёлынгийн нөгөө тэг үерхгээ явж ийн гэж бодсон штэ. Эн чинь ингээд ер нь бол хууралт штэ гэд би ингээ хэлэхэд тэр хүний хувьд бол ингээ тий яг хэдэн сарын хэднээс үргэж эхэлж ийн тэр л яг тэрнээс ахуулаад ингээл хоёул үнж байх хэрэгтэй гэж боддог байсан юм шиг байна. За 7 сарын 20 байлаа гэхэд 7 сарын 18-нд юм уу 19-нд одоо өөр залуутай ингээ кофе уугаад эсвэл би одоо өөр хүнтэй ингээ уулзаад явж яах нь зүгээр яг ингээл нөгөө гэрэлтэй батлуулдаг шиг яг тэр цагаас эхлээд гэсэн юм байдгүй штэ. Тий. Хүмүүс гэрэлтэй батлуулахаас өмнө хамтаа ингэж байдаг л үстэй тий. Тэрнээ ямар ч ялгаагүй тэр 7 сарын 20 байна уу 19 байна уу ер нь хинт ч хамаагүй байхгүй юу тий. Тэгэхэд яг дараа нь тэр хүн ойлгосон л ахaltaа за энэ бол яалтчгүй бас болохгүйсэн юм байна гэд. Тийм шүү дээ тий. Тийм би бол тэнтэй санал нийлж байна. Чи одоо намайг өөр хүнтэй зэрэг уулзах гэж бодож гин үү гэл тий. Эсвэл би ингээ өөр хүнтэй зэрэг шаардах чам зүгээр үү? Одоо миний хувьд л энэ зүгээр биш байна. Хойлоо ингээд ер нь жоохон serious болчлаа штэ тий. Тийм учраас
Энэ үерхэл дээр нь бардам замаа хэрэггүй штэ. Эмэгтэйн заавал ингэхдээ эрэгтэй тэр хамаагүй байхгүй. Гол нь бие бинтэйгээ ярилцаад тэгээд тохиролцож чадчихвал болж ийн гэсэн үг байхгүй. Тэгээ нэг нь тохиролцсон байгаа тохиолдолд тохиролцооноосоо ухрах юм бол тэгээд нэг ярих юмтай болоо штэ тий. Тэг хүн болгол өөр бодолтой өөр гэсэн бодолтой байгаа л да. Тэр хүмүүс бол тий өөрөө бол ямар готой ястаа нэр яасан ч ядгийг л тий. Тэгээ чиний тийм тэрийгээ хоорондоо яг нийлж гинүү тэр үдл бодол нь тэрийгээ л чиний саялсан чинь нэг гоё жишээ санагдаж байгаа тий. Хүн гэрлэлтэд батлууллаа бол одоо мэдээж ихний хөр болж байгаа хуурахгүй байх хэрэгтэй гэж ойлгон тий. Тэрнээс өмнөх шатууд нь тэгвэл яах юм бэ? Тэрнээс өмнөх үерхэл сүд залуу сүд бүсгүй энэ шатууд гэсэндээ хуурал байхгүй байх хэрэгтэй зү гэдэг утгаар бас ойлгох хэрэгтэй байгаа байхгүй тий. Заавал гэрлэж болохгүй байх юм уу? Эсвэл анхнаасаа тийм open relationshipтэй байх юм уу тий? Тэрийгээ бас ингэ тохиролцсон болоо тий. Аа ихтэй хоёр хүн тэгээд тохироо явж ийл одоо хэлж зүг алга. Гэтэ би тийм их дэмждэг төрлийн юм биш л тий. Тэр байдаг болохоор л хэлж байна. Би бол одоо энэ хүмүүс open relationship-тэй гэж ярьдаг. Би тэрийг үнэхээр ойлгодгоо. Миний ухаанч хүрдэггүй. За би зүгээр өөрийнхөө бодлоо шууд илэрхийлчих. Би тийм их зүгээр шууд эсэргүүцдэг. Юу гэсэн үг юм бэ? Нэг залуутай уулзаад хайртай дуртайгаа явж иж дахиад нэг өөр залуутай кофе уугаад суун гэдэг бол за яг би жоохон байхдаа бол зүгээр гэж боддог байсан заяа. Нэг 18 19 тагтай хүн хүнтэй болзоод уулзаа явахад яах вэ гэл. Гэтэ бүр яг үнэхээр serious relationship-д ороод хүн ингээд явж байгаа гэдэг. Тэгж хичнээн тэр хүмүүс наана зүгээр штэ гэж олов цаана мартам асуудлыг үүсгэл явж байгаа гэж би боддог. Тэр нь бол ямар ч үнэхээр би биний чин сэтгэлээс хайртай хүмүүс нэгнийгээ бусдаа хуваалцахыг хүсдэг л байхгүй юу? Тийм штт. Тэгэл ингээл үл хүндлэл үсэл чийдсэн гэдэг үстэй. Тэгвэл би одоо гэл хүмүүс бас ингэдэг заяо. Нэг ингээ хуурч штэ. Тэгэнгүүт одоо хоёлаа нэг шүү ч гэх юм ингээ сонсны юм бас ярина. За хоёул одоо ингээ тийм зэрэг тийм юу ч яриад байгаа юм тий. Тэгэхээр тийм уулзаад хэлдэг. Яа зэрүүлээ хэлсэн ш. Тэрсээ. За дараа нь чамд юу вэ? Ярих. Яа дараагийн одоо миний хувьд бас чухал гэж бодож байгаа юм. Би түрүүний подкастн дээр бас ярьсан ингээд эрэгтэй хүн хүн шиг эмэгтэй хүн яг эмэгтэй хүн шиг байх хэвээр эмэгтэйлэг зантай тий. Би энийг яг яаж ойлгосон бэ гэхээр надад ингээд өмнө хүн хэлжсэн байхгүй юу. Ингээд би тэр хүнтэй ингээд моол дотор явж исэн. Тэг явахдаа ингээд би бас миний санаа нь бол ингээд туслая л гэдэг санаагаад байгаа байхгүй. Зүгээр би наадах чи өргөч чи би эний ч өргөч чи гэдэг ингэсэн чинь тэр хүн маань надад амар уурлаад одоо тий би ингээд хажуу чи ингээд эрэгтэй хүн ингээд явж байхад чи миний хажууд ингээд юм өргөцсөн ингээд тэгж явж байгаар харагдмаар байгаа мó наач муухай штэ. Ингээд тэр үедээ чи бодоогүй яг хөө сүүлд нь ингээд бодоод хахад эрэгтэй хүн одоо тий чи намайг хамгаалах ёстой шүү тий гэдэг тэр мэдрэмжийг тэр мэдрэмж тэр боломжийг өгөх тусам эрэгтэй хүн улам ингээд тэр эмэгтэйгийнхэн төлөө хичээдэг. Тэр эмэгтэй ч гэсэн улам зөөлрүүл нэг тийм эрэх зантай болоод би л нэг би даасан эмэгтэй гэж санагдсан шүү. Гэт өөрөө чадах гэсэн гэсэндээ зарим зүйлээ тэр хүнээрээ хийлүүлээд бас гоё хариуцлага хүлээлгдэг ч юм уу эсвэл гоё тийм мэдрэмж төрүүлэхээс чухал. Тийм хиндээ эмэгтэйлэг мэдрэмж бол нөгөө хүмүүс эрэгтэйлэг тэр залуудаа тийм мэдрэмж өгөөл тийм амар чизээ сонсогдчих магадгүй ялгаан юм шиг. Гэтэ тэр чинь үнэн шүү дээ. Ямар ч эмэгтэйлэг өөрөө хайртай залуудаа эрхлийг хүсдэг тий. Эмэгтэй ч гэсэн эрхлэх боломжийг нь олгоод эмэгтэй ч гэсэндээ эрэгтэйгийнхаа гоё тийм шүүд сан чанарыг асаагаад өгөл тий. Зүгээр би чатна зүгээр би чинь зүгээр штэ гэдэг ахын бол бас сайн штэ. Тийм сүүлдээ тэгэл бүхнийг өөрөө идэх болчих штэ. Яад штэ ингээд өөрөө чатаар ижиж санаа намраад байж эрэгтэйгээр аяалалт. Яалаа тийм миний дөө тэгэл ундаа мандаа задлахтай би заавал нөгөө нэр задлал. Яа дэлэхгүй нэрээ. Тэг хичээж магадгүй те. Тэгэл хэр гоё юм аа яад ч юм. Сар гоё. За найзынхаа тийштэй. Сэрлэн. За тэгвэл бас юу дараагийн гэж боддог юм бол ярилцах амар чухал орондоо. Би бинийгээ гол нь сонсож ярилцах. Хэрэлдэх биш. Ярилцахаар ингээ зарим хүмүүс хэрэлдэхэд идэв. Хэрэлдэхэд идэв гэсэн. Би яасан тэгдэг байсан юм аа.
Ярилцах хэрэгтэй гэлэнгүүтээ нөгөө нэг асуудал өсөнгөө тэрийг ингээд ярихгүй бол болдоггүй гэж сонсцсон. Тэгмээ ярьж байгаа одоо тэр өнгө нь болохоор хэрүүлийн чанартай. Чи тгийцтэй би ингэж яхад чи тэгсэн мэт гэх. Тэнгүүд ямар ч хэрүүлээс ерөөсөө тийм зөвшөлтсөл эвлэрэл гардаг байхгүй. Хүнлэг ингээд дайрсан нөгөө ч гэсэн өөрийгөө хамгаалаад над руу ингээд дайрдаг. Тэгээ би ингээд сүүлийн үед ярилцах гэдэг болохоор ингээд хилэлцэх биш, аль болох би ингэж бодсон гэдэг амар тайвнаар те нөгөө өнөөс сонсоод өөрийгөө бас зөв илэрхийлээд уурлахгүйгээр ихийг айгүй хичээж эхэлж байгаа. Тэр үл яг зөв ярилцах арга. Би өмнө талаар ингээд хоорондоо асуудал ярилцах хэрэгтэй гингүүт нь шууд л нэг тухайн эмоушнөрөө шууд ингээд хандчихдаг байхгүй. Би хүмүүсээ ингэж яах та ингэж байгаа хэвээр би ингэж байгаа хэвээр гэл тэнгууд нэг ямар ч хүн тэгэл би тэгвэл игмээр ингээд явчихдаг. Тэгэхээр ингээд одоо маш гоё. Магадгүй тухайд шүүд ярьж тумаа гэхэд нэг гоё орчин бүрдүүлж байгаад тий. Тэгээд гоё бас яриул зүгээр л хал та. Би бас үнс нийлж ин ярилцаагүйгээс болоод бас их асуудлууд үүсдэг. Дотроо нөгөө нэг гомдсон юм аа л үүдэг тий. Ер нь ойлгох тэр дорн гадагшлуулаад би тэгээ тийм чанартай нэг ярилцлага хийгээл яваад авах хэрэгтэй л байна. За тэгвэл яг миний дараагийн бас чухал гэж бодож байгаа юм нь хүн болгон өөртөө тий ямар ч хүн болгоыг ижлэхэн байна гэж байхгүй. Зарим хүмүүс дотгошооноо зантай, зарим хүмүүс илүү ингээд гадагшаанаач гэдэг юм уу тий гадуур явах туртай, зарим хүмүүс нь гэртээ байх туртай гэл тий. Тэгэнгүүт тэрийг нь зүгээр л хүндлээсэй гэж би хүсдэг байхгүй юу? Зарим хүмүүс ингээд сошиал медиа дээр бүх юмаа ингээд пост хийгээл битээр ингэж тэгж явлаа гэл нэг таг хийх дуртай хаад зарим нь зүгээр л ингээд relationship-ийг private байлгахыг хүсдэг хүмүүс байж болно. Тэгээ тэрийг заавал ингээд чи намайг нуугаад ин чи тэгээд ин гэхээсээ илүү за зүгээр л угаасаа энэ хүн ийм зүйл хүсэж байгаа юм байна гэд ойлгочих хэрэгтэй гэж би боддог. Надад бас их тийм зүйл ингээд гарч ирсэн. Тэгээ тэр надад аюу хэцүү. Тэрийг би хэлж чадахгүй нөгөөний гомдоочих юм болов гингүүд надад өөртөө аюу тухгүй байгаа байхгүй юу. Тэгээд бас хүний нөгөө хайрын хэл гэж одоо бас байгаа шүү дээ. 5 хэл. Тэр болгон өөр. Тэгэнгүүт чиний хэл нэг одоо тэ цаг хугацаа зарцуулалт байгаад нөгөө хүний чи чамд гоё бэлэг аваад өгчдөг нь одоо тэр хүний хайраа илэрхийлж байгаа арга барил байж болно. Тэр хүн тэр бэлгэндээ хамаг сэтгэлээр шингээсэн байж болно шүү дээ. Гэтэл зүгээр л тэрийг нь ойлгоосой л гэж би хүсдэг дээ. Яг ижлэхэн болох гэдэггүй. Би дандаа чамд гоё үг хэлж хаад чи ингэдэг үстэй нөгөө хүн ч магадгүй ингээд арай өөрөөр чиний одоо массаж хийж өгдөг ч юм уу ингээд өөрөөр илэрхийлдэг гэж болно шүү дээ. Би нэг ойлгох хүндлэх гэдэг дээр бол би одоо жишээлбэл жоохон шууд хэлэхэд бол нэг тийм за устай зүрлэг гэвэл нэг юм ширүүн урсгалтай ус шиг. Хүн штэ ер нь бол нэг тийм зөөлөн хүнийг аргатай живэлж за гэдэг хүн бол би биш аахгүй юу. Би ер нь жоохон ширүүн төрлийн зантай аахгүй юу. Тэгээ би ер нь хүснээ хийдэг. Хийвэл хийхгүй хийхгүй би үгүй гэж би хүсэхгүй байна. Би ингэмээр байна. Чи яагаад ингэж байгаа юм гээл тийм. Тэнгүүд нөгөө хүнд маань жоохон хэцүү болчдөг. Нөгөө хүн маань намайг ингээд би бол шууд хүснээ л хийж байгаа штэ. Би гармаар байна. Би гармааргүй байна. Би идмээргүй байна. Би ямааргүй байна. Айгу ойлгомжтой те. Би болвол тэнгүүд тэр хүн яах вэ гэхээр намайг өөрийгөө чи яг өөрийнхөөрөө байлгах гэдэг гэж үздэг. Энийг хүслийн дагуу би байх ёсгүй. Тэгээ чи яг намайг өөрийнхөөрөө байлгах гэж намайг одоо удирдаад байна, захираад байна гэж нөгөө нь боддог байхгүй. Яг үнийг хэлэхэд би болвол те зүгээр л яг өөрийнхөөрөө л байгаа тэр байхгүй. Би энэ хоолыг идмээргүй байна гэвэл нөгөө нь идмээрэж болно шүү дээ. Гэтэ тэр нь яг үнийг хэлэхэд надаа нэг тийм нэг чухал санагддаг. Яг бол би л идмээргүй байна гэл те. Зүгээр л нэг хоол ингээл идэх самхтал жишээл би солонгос хэл идмээргүй байна гэлэнгүүд нөгөө мэдээж идмээр бас байж болно шүү дээ. Тэгвэл хойлоо тэгвэл аюу ачаа заал хятад бол идчихье гэлэнгүүд нөгөө хүн чинь луртаад өгөө за гэ идэнгүүтээ энэ яг намайг өөрийнхөөрөө байлгаад шүү гэж бодчихдөг. Тэнгүүд би чиний байгаа байдал нь зүгээр л тийм ингээд байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд анхандаа эхний 3 жил би яг тийм байдлаар явсан. Ер нь бол тэгээд асуудлууд мэдээж гарна штэ. Тэг чи намайг өөрийнхөөрөө байлгаж байна. Чи дандаа хүссэн зүйлийгээ миний хүссэн зүйлийг хийхгүй байна гэл те. Тэнгүүд би чим ингээд эхэндээ бол зөрүүдлэн л те.
юу яриад байгаа юм чи би бол би штэ би ингээл байгаараа л байна би хийх хүссэн зүйлэл хийж ин итгэх хүссэн хоолоо л идэж ин явах хүссэн газраа л явж ин гэд тэгэнгүүт би эхэндээ эсрүүч аа сүулдэ за бас тэ тэр хайртай л юм чин би ч бас энэ хүнийг ойлгох хэрэгтэй байна гэд дандаа нэг саналын асуудаг болсон. Тэнгүүд ихөө гэж асуугаал тэнгүүд яг нэг л ингэ санал асуугууд яг үнэлэхэд тэр хүн ингээл заавал миний одоо эсрэг санал гаргаа явдаг байхгүй юу? Ер нь бол миний л хэлсээр явдаг заяа. Тэгэхээр зөвхөн миний хандлал тэр хүнд айгүй тийм нөлөөлсөн байгаа хгүй те. Би ингээд одоо би миний анхны хандлага байсан бэхээр хойлоо ингээ тгий би ингмээрэн тэгмээрэн. А хоёр дахь миний хандлага нь бэхээр хойлоо инггүй тэггүй. За миний бодлоор бол энэ нь зөв юм шиг санагдаж байна. Гэтэ миний яар шийдээд гэл тэнгүүд тэр хүн яадаг ч байсан эцсийн үр дүн нь одоо миний хүслийг биелүүлж байгаа байхгүй юу? Гэтэ миний хүслийг ингээ биелүүлэхдээ илүү аз жаргалгаар биелүүлж гэсэн. Өмнө нь бол яг намайг өөрөөрөө байлгаад ингэж уурал биелүүлсэн бол одоо л надаас асуулаа штэ тий. Тэгээ надад бол үндэ аль нь ч гэсэн хамаагүй за миний яар шийдгээл ингээд эцсийн үр дүн нь ингээд надад их бас эргээд нөлөөлж авах би заавал тэр хүн тэгж муухай хандаж хэлэх шаардлагагүй байгаад байгаа байхгүй юу? Ааха. Би бас яг нэг хосуудын хоорондоо ингээд айгу тийм тохиролцдог байгаасаа гэж боддог. Одоо та хоёрын жишээг бис ингээ харлаа л да. Тэгэнгүүт магадгүй за чи солонгос сол идэх туртай. За өнөөдөр хоёлаа солонгос сол идэх юм аа. Дараа 7 хоногт нэг гарвал чиний туртай хоолыг идэх. Нөгөө нь өөр хоол илж яхад заавал өөргөө зүтгээд халах байхгүй тий. Яг тэгэл чинь хоол тий. Өө за тэгэл идчихэд ер нь боол хийчихэд ер нь зүгээр л санагддаг. Тэгээд тэр хайрын хэлээ өвдөх юм бол тийм жижиг шижиг юм чи мэдэн штэ бэлэг их чухал тацагдаг. Хүнд амар гоо бэлэг өгдөг. Тэг хүнээс бас амар гоо бэлэг авах хүсдэг. Тэгээд дээрэс нь цаг хугацаа өнгөрүүлэх үр бүтээлтэйгээ цаг хугацаа өнгөрүүлэх бас дуртай байхгүй юу? Хэрэг би ингээд хайртай хүнтэйгээ цаг хугацаа өнгөрүүлж чадахгүй, хайртай хүнээсээ гоо бэлэг авахгүй, эсвэл өөрөө бас тэр хүндээ гоо бэлэг өгөхгүй, өөрөөс тэр хүндээ цаг хугацааг зориулж чадахгүй юм бол миний жоохон сэтгэл жоохон хаосроод ирдэг. Яа нэг хайртай болов гэлтэй битэр юу илээ гэж бодоод эхэлдэг. Тэнгүүд тэр хүн маань болохоор битэр ер нь жоохон эсрэг хүн л дээ. Тэгээд тэр маань болохоор ерөөсөө гэртэл байх дуртай. Гадагшаа ишээ явах дурггүй те. Тэгээд цаг хугацаа өнгөрүүлэх төр би ингээл ишээ явахыг бодож байгаа шүү дээ. Гоё кино, жүжиг үзэх, одоо юу гэдгийг хамтдаа одоо керамикийн юм сургалт мөрөлтөнд яваал те. Янз бүрийн хийх гэл. Тэгвэл тэр хүн болохоор тийм сонирхолгүй. Тэг би болохоор тийм сонирхолтой. Тэгээд бэлгэн дээр их юм бол одоо би амар бэлэг өгөөл амар бэлэг авахыг хүсдэг. Тэнгүү тэр хүн маань болохоор бэлэгд нэг ач холбогдол өгдөгөө. Би тэрүүд хичнээн гоё бэлэг өгсөн ч гэсэн за баярлаа гэж авчдаг. Тэгэл болоо заяа. Тэгээ тэр хүн надад бэлэг өгдөө болохоор гээд би хэрвээ жишээлбэл би заавал үнэтэй бэлэг авна гэх юм бол намайг ингээд амар үнэтэй л бэлгэн дуртай хямдхан бэлгэн дурггүй гэдээ бодоод жоохон нэг тийм мөнгөн дуртай талаас нь бодчихдаг гэдэг ч юм уу те. Би уусаа одоо ингээд тахад мөнгө байгаа юм чинь би уусаа үнэтэй бэлэг авч чадахгүй тийм болохоор би бэлэг авч өгөхгүй байгаа гэж бодчихдаг гэдэг ч юм. Тиймэрхүү асуудлууд аяг гарч ирсэн. Тэгээд сүүлдээ ярилцаад жилийн өмнөөс л 2 жилийн өмнөөс ямартаа ч ингэж ярьж байгаа хгүй юу. Би ингээл ийм харилтэй би ингээ те би ингээ заавал тийм сая 2 сая төгрөгийн би бэлэг авах хүсдэг юм аа. Би зүгээр л сэтгэл шингэсэн мөртлөөсөө надад хэрэгтэй тийм зүйлийг надад бэлгэлээсэй л гэж би боддог байхгүй юу. Тэгээ би тэргээ ингэж хэлээд би ч гэсэн хүн бэлэг өгдөг амар гоо бэлдэж өгдөг. Дээрэс нь одоо цаг хугацаа өнгөрүүлэх тал дээр те надаа ингээ жоохон цултгаа гэд банк биш юмаа гэхэд хаяа нэг ингээ цаг хугацаа гаргаж өгөөч гэж би хэлсэн хгүй юу. Өгөөсөө тэгээ би ч гэсэн байн гарыг гэдэг ахгүйгээр гэртээ ингээ баймаар гооч би гэрчин байлгая гэж тохирсон. Тэгэнгүүт ингээд зүйлээд аягүй гайг болж байгаа. Яа гэх юм бол надад амар гоё бэлэг өгдөг заяа. Ямар ч тач надад хэрэгтэй амар гоё мэдээж яг үнэтэй л бэлгэнүүд байдаг л та. Гэтэ ялч надад хэрэгтэй юм яг үнэтэй юмуд байгаа даахгүй юу. Тийм болохоор л тэгж авчиж байгаа. Тэгээ гоё бэлэг өгдөг. Тэгээд одоо ингээл ичшээ гараал концерт би шоу маа үзэх дуртай. Цэнгэлт мэгэлтэд тэнгүүд ингээд надтай хамт үзэхээр ерөөсөө
зовлонгүй үздэг гэх юм уу. Өмнө нь бол ингээл би байнга гэл давуулга гарчдаг гэсэн болохоор жоох уурж марлал гэдэгсэн. Одоо ингээд хаяа нэг гарч байгаа болохоор хайртай цаг зарцуулах байх уу гэлтэй. Тэгэл би ингээл хойлын тоглоо үзэх болгон өөртөө ганц удаа ингээ хайртайгаа үзэж болно штэ. Хайртай болог зарцуулсан ингээл айгу гоё хандлагатай гарч эхэлж байгаа байхгүй юу. Өмнө нь бол би ингээд хүчээр бараг хаагардаг заяа. Хойлоос айр дуулаа гарилаа гэлэнгүүт нь уурлаал ингээл жоохон дургу гардаг байсан. Тэгээ би ерөөсөж хүчлэгээ болсноос хойш бол өөрөө бараг санаачлаа. Хойлоо энийг үзэх үү, тэрийг үзэх үү, хайч хоёг үү, өөдөр гарах уу гэдэг болсон. Тэгэл ерөнхий бүх хүмүүс дээр бас л ер нь хайр хэлж юм билээ гэсэн үг шүү дээ. Ер нь найз нөхөд гэр бүлтэй гэсэн орно. Энэ нь бол одоо найз нөхөдтэйгээ илүү ярих тусмаа, илүү цаг өнгөрүүлэх тусмаа илүү дотнолдог гэдэг ч юм уу те. Жохон ингээд холбоо болоод зарчих юм бол ер нь жохон хаачих гад байдаг гэдэг ч юм уу. Ер нь бүх л харилцаан дээр л найз нь. Чиний ер нь хайр илүү юм. Одоо гэсэн чинь би ер нь хайр хэлээс бодсоорлоо. Гэтэ миний хувьд одоо ингээд нөгөө хүрлцэх арай илүү чухал хаа. Би ингээд хүнийг тэрвэрэх дуртай. Тэгэл за өмсөх гэдэг зөвхөн хосон биш. Би ер нь ингээд найз нөхдөж гэр бүлч бай ингээд зайлын өмсөе гэж хүнсээд байдаг байхгүй юу? Яаж өмсөв шиг. Тий. Би яг тийм хүн юм байна гэж бас өөрийгөө айгу бодсон. Тэрнгээрээ хайр амир илэрхийлдэг ингээл гар марыг барьж өгвөл баазж өгвөл толгой молгыг барьж өгвөл надад айгу гоё байдаг. Найснаас юм одоо хайр хэлийг спорт болох гэсэн тийм зарим зүйлсийг нь айс нь бол ерөөсөө тийм хүрлцэх юм яста дургүй байсан хгүй юу. Ерөөсөө тийм ялуурах, тэрвэрлэх, хүнслэх гэж сууж байхдаа ингээл гар мараа бариад те ингээл нэгнийхөө үр дээр ингээл толгой би ерөөсөө тийм айгу дургүй. Ер нь жоохон дургүйсэн. Айгу тийм тэртэй ядаргаатай санагддаг байхгүй юу. Тэг бараг 4 жил ер нь жоох хэцүү байсан шүү дээ. Тэгэл жоохон хүчилж ер нь хийдэг ер нь тиймэрхүү үйлслүүдийг. Тийм байж байгаа. Тэгтээ яагаад гэвэл бас найзлахнаас одоо хайр хэлийг би хүрлэхэд юм мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн миний одоо хайр хэлийг ойлгох хүндлэх бисэн тэр хүний хүндлэх ёстой шүү дээ. Тийм болохоор би баагаар хичээгээд эхэлсэн байхгүй юу. Баагаар хичээгээд те ингээд жахаа ингээл тэрж мэгрээл эсвэл тэрүүлж мөрөөлээл ингээл мөрөн дээр нь толгоомлогоо тавиал те тэгээд ингээд баагаар хичээгээд байсан чинь ер нь гайг бодоод асцсан. Тэр ер нь бас хичээвэл бас болтгол юм билээ. Хүн ингээд яг харилцаа хандлага чухал байгаа байхгүй те. Би угаасаа тийм биш би чадахгүй би угаасаа ийм л хүн гэх юм бол хизээж тэр бүтэхгүй угаасаа хэрвээ үнээр хайртай л хүн хичээдэг л байхгүй. Тэгээд би бас чухал зүйл юу гэхээр ингээд байн хардаад байхаг бол ерөөсөө ирэл гэж боддгоо. Би бол амар хартай хүн заяа. Би бол нэлийн хартай гэж хэлэн заяа. Гэтэ би хідээч байнга сөхөж хардаг байхгүй юу. Өнгөрсөнтэй нь холбоол те. Эсвэл гэл чи өнгөрсөн энтэй ингээстэй чи ингэсэн мэсэ чи тэр үед ингэсэн мэсэ чи эсвэл одоо ингэ таастай байнга гэж хаарддгоо. Найз нь бол яг мэдээ заримдаа бол ингээд харт тохиолдол байна л да. Гарч орох үед нь тэгэл хардах тохиолдол байна. Тэгтээ ингээ байнга ингээл сөхөөл хартаал байнга тэгэл гээд нэг ганц удаа уцаа аавгийнхын төлөө хартаа тохиолдол тэнийг асуудалгүй те. Ийстэй байнга хардаад ахаар нэг тийм өөрөө буруу зүйл хийгээгүйсэн гэсэндээ бүх зүйлийг нэг тийм тайлбарлах гал нэг тийм айцтай болчихдог шүү дээ. Айгу өргөдмөр. Тийм надад бол бас яг хардталтан дээр тэгэж санагддаг. Би бол өөрийгөө тийм хартай өнгөж ерөөсө боддоггүй гайгүй. Тэгтээ яг хардахаар үйлдэл хийвэл ямар ч хүн хардсан шүү дээ. За нөгөөдөг ч одоо юу ийгээд альзаанаад явж байгаа бол доо хинтээ юугаа бичиж явж байгаа бол доо бас л нөгөөдгөнтэйгээ бичиж явж байгаа болоо гэл хүн бодно штэ ямар ч хүн тийм хөгжилтэй маа нэрээ дайлж наа доо дайлж гацаа одоо тэгэл явж байгаа ш тэгэл би яг одоо өмнө ингээл тэр харилцажсэн үнэ жоохон тийм яг нэг шийдвэртэй бодож чаддгүй юм байна да гэдгийг ингээ анзаарсан байгаа байхгүй юу. Ер нь ингээ нэг эргэж ботсон зантай яг намайг одоо хайрлаж чадах юм болоо та гэсэрнэ. За гэхдээ надад хайртай л гэсэн юм чинь болох бах та гэл ингээл болохгүй л ингээл явж идэл тэр харилцаан донд чинь бүр зөндөө ингээл асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Яг л тэр нөгөө зан чанартай холбоотой асуудал. Тэгээд
салан заяа. Яг салахад яасан? Яг л нөгөө хүнээсээ болол за уушлаарай. Салж байгаа байхгүй яг үнийг хэлэхэд. Яг тэр хүний тэрнийг шийдвэргүй тэр зан чанарслаад. Анхнаасаа л мэдгэжсэн тэр зан чанараас нь болоод салж байгаа гэсэн үг үстэй тий. Тийм. Тэгээд бас миний хувьд бусуудын хувьд ингээд нэгээ доромжлохгүй байл зүгээр гэж боддог байхгүй юу? Чи ямар арчаагүй юм бэ? Чи ямар залах юм бэ гэл те. Ингээл нэг орой гэрте ороод ирэх чи аяг шатсангүй угаагүй байж болно. Гэхдээ тэрийг зүгээр мэдрэмжээл илэрхийлвэл зүгээр чи ягаа уугаа хахаар надад бас ингээ аягүй сонирн байна. Эсвэл ингээ би өдөржингөө ажиллагээд ороод ирчих чи ингээс хаяа гэрээ цэвэрлсэн байл би уг нь амар баярлнаа. За яг ингэж хэрдэг хүн байхгүй л ах л та. Тэгээ зүгээр яг эцсийц тэр хүнийг нөгөө нэг аяг угаачаасаа л гэдэг нэг тийм үр дүн гарах гээд байгаа штэ дараагийн удаа. Дараагийн удаа намайг нэг ороод ирэхэд гэр орон цэвэрлсэн байгаасаа гэдэг тэр зүйлийг хүсэж байгаа юм чинь яг тэр асуудал дээр л төвлөрүүл зүгээрснэ гэж байгаа байхгүй юу? Тэрнээс ингээ яг чи өдөржингөө ихтэй ямар арчаагүй юм бэ гэхээр тэр хүн чинь улам хийхгүй зөрүүдлэн. Тэгэхээр яг яахыг гээл тий. Тэгэхээр яг тухайн хүний зан чанар дээр тийм дээр биш яг л асуудал төр төвлөрүүл. Ер нь за би ямар үр дүн хүсэж байгаа илээл гэдгийг бодчих заяа манайхаа. Тэгэх юм бол бас нэг тэл дойлгохгүй заримдаа. Би бас наачиж үнэхээр санал нэгэн заяа. Асуудал хизээж бити нэг муухай өөр хэлээсэ. Тэ одоо эрэгтэй нэмэгтэйгээ гэмэ гэл тэ эсвэл мө тэмэ гэл тэ тэнийг мангараар нь дуудаасаа бити тийгээсэ тэ тэгэхгүй тэр чинь хүний зүрх сэтгэл орчдөг байхгүй нэг амар муухай үг хэллээ гэж бодоход тэр чинь ингээд бараг өөхөөхтэй л бодно. Тэр намайг тийжилж үлээ гэл тэ. Тийм болохоор хизээж битгий би нэг муухай үгээр хэлээсэ. Тэгээ дээрэс нь нэгнийгээ сайн үйл гаргахт нь сайн үйлдэл хийхэд нь гой дэмжиж магтаад өгөөсэй тий. Гээ гой ингээд одоо урам гэхин цаашийн гэхдээ ер нь зүгээр энийг гой дэмжиж өргөөд өгөөсэй л гэж энэ бол хайртай хүмүүсийн бие биендээ хийдэг үйлдэл ямар өвсөнд байсан биш үү тийм үстэй. Биш тэг. Хэрвээ шийдэл төрий хэрвээ аз жаргалтай бай гэж миний бодлоор бодож байгаа бол тэр хүнээ хүндлээд тэр хүнийхээ сайн чанаруудын дөвөөлгөөд муу чанаруудын даллах хэрэгтэй гэж би боддог байхгүй юу? Ганц одоо өмөрч хамгаалалттай хүн л ер нь хоёулаа шүү дээ. Нэгээ тий. Би нэгээл өмөрч тий. Би угаасаа ингэ ханарлуу дээр нь өчнөө хүн л юм яриа л явж байгаа. Ядаж би нэгээ гоё дэмждэг сайхан тийм байгаасай л гэж хүсдэг шүү дээ. Гоё сайхан тий. Яг үнэ. Тэгэл угаасаа мэдээж асуудал угаасаа гарч ирнэ лээ нөгөө нэг хайрын хосын үе шатууд байгаа ч тий амирхан чихэршиггүй гээл тэгэл би бинийг эсэргүүцдэг үе хүлээн зөвшөөрдөг юм уу гээл. Яваасаа харилцах тусмал илүү туршлагатай болно. Удаан харилцаанд байх тусмал илүү их мэдэж явах. Би бас ингэж боддог юм аа. Жиж олон хүнтэй өрхөж болно. Гэхдээ олон хүнтэй өргөснээрээ ингээд илүү туршлагатай болчихно гэсэн үг миний бодлоор биш заяа. Нэг хүнтэй үерхэд одоо тэр хүнтэйгээ чадах хүртлээр явж иж тэр ингээд туршлага болж үлэн гэж би боддог байхгүй юу? Тэгвэл шинэ харилцаанд эхлэх болгонд бүх зүйл шинээр эхэлнэ гэсэн үг шүү дээ. Нэг чихэр шиг үе чинь хайл эхлэн гэсэн үг. Тэр чинь тэгээл дээтэл нь 2 жил үргэлжлэн тий. Одоо нэг хостогоо байлаа гэж бодоход тэр хүнтэй эхлээд яг тэр чихэр шиг үе даваад тий дараа нь тэгээл би бинийгээ сул талын өвчлөлтөг үе даваад дараа нь хүлэн зөвшөөрдөг үе даваад ингээд явах юм бол бас зүгээр байх. Тэгэхгүй тэгэл дөнгөж нэг асуудал гарангууд энэ биш юм байна гэж бас хайчих болохгүй байх л та. Тэгээ угаасаа би бас итгэдэг юм уу одоо хүн үнээр хайртай хүний үнээр хайрлаж чаддаг хүн бол байдаг ах уу? Тэр хүнээ олох хэрэгтэй. Чам тухтай мэдрэмж төрүүлж байгаа. Ичний асуудал байсан ч гэсэндээ тэр асуудлаа ингээд шийдэж чаддаг. Чамайг үнээр эмхтэй хүн гэдэг утгаар чинь өөр хайрлаж чаддаг тийм хүн бол байж л байгаа. Нэгтэй. Тэгээ тийм хүн байгаа гэж итгэх хэрэгтэй. Тэгэхгүй өөрийг чинь байнга зовоогоол, өөрийг чинь байнга хураал эсвэл өөрийг чинь байнга элдвүүгээр хэлээл, өөрийг чинь л дарамтлаад байдаг хүний дэргэд юу байгаад ах хэрэггүй шүү дээ. Тийм зүгээр л явуулчих хэрэгтэй. Тэр хүн ямар сонголтоо хийгээд яагаад явна уу? Тэр хүний л асуудал. Чи тэндээс юу ойлгож авсан байна? Тэр л чухал. Тэгээ би эмэгтэй хүмүүсийг үн цэнтэй байгаасаа гэж
ер нь маш их хүсэж байгаа. Яагаад гэвэл ойрд ингээл ажиглаад хахад хүмүүс бол одоо ингээд тойрыг хараад хахад 6-7 сарын хугацаанд ингээ фаундейшн амар сайн тавьсан байгаа байхгүй юу? Харилцааныхаа суурийг амар сайн тавьсан. Тэнгүү тойрын тойр ингээ би бинийхээ талаар ингээ аягүй сайн мэддэг болчоод ингээ үерхэд бас нэг өөр те. Тэнгүүд одоо хүмүүс ингээл ганц хоёр болцоо хичээл шууд ингээл хоорондоо унтаад яваад байгаа байхгүй юу? Би амар олон тийм кейсүүдийг харлаа. Хүмүүс жоохон тийм болоод тах шүү. Надад тийм зүйл жоохон таалагдахгүй байгаа. Зарим охтууд ингэдэж штэ. Манай найз лөө надад хайрталал тэ намайг өөртөө унтаасаа гэж хүсэж ийн гэл тэ. Чи хайртал юм надад унтчих гэж хэлдэг. Би тэгээд хайртаа нотлохож унтсан. Тэгээ би харамссан гэл зөнөөл юм ярьдэж штэ. Тийм болохоор энэ бүгдийг ингээ хараад тахаар хин нэгэнд хайртаа нотлох гэж өрөөсө хүнтэй унтах хэрэггүй. Эсвэл хин нэгэнд бүр таалагдах гэж хүнтэй унтах хэрэггүй. Тэр эмэгтэй юу гэдгийг за аль нь ч хамаагүй гэж байгаа бол бас нэг өөр тий. Нэг шалтгаан нь заавал нэг хүн таалагдахад нэг хүнд одоо бүр илүү үн цэнтэй болох гээд өөрийгөө золиослох ямар ч шаардлага байхгүй гэж би боддог. Тэр хүн үнэхээр л чамд хайртай бол чамайг хүндлэх ёстой, чамайг хүлээх ёстой. Чамайг шахаж шаарддаг байгаа бол тэр хүн чамд хайргүй л гэж би ерөн шууд хэлнэ. Яг үнийг л хэлдэг. Тийм. Ялангуяа өсвөр наснд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тийм болохоор ер нь нэг бүрэн ихтэй үедээ тий үнэхээр тэр хүндээ тэр хүн чинь ч гэсэн гол нь чамд хайртай байх хэрэгтэй. Тэрийг мэдсэн үедээ. Уусаа мэдэгддэг л тий яг хүн тэг өөрөг чинь амар хайрлаж байгаа нь бол ер нь мэдэгддэг. Би бол тэгж боддог. Нэг сонирхолтой юм сонссон. Тэрний үг ингээд бусад хоорондоо ингээд маргалдаад за нэг ингээд нэг муухай үг хэлээд нэг удаа гомдомшлоо заяа. Тэнгүү тэрийг ингээд нүхийн тулд заагаад ингээд гоё болохын тулд 5 гоё зүйлийг тэр хүндээ хийж өгч байдаг гинэ. Дотроос бодчихгүй тий. Одоо чи найзлаа гомдоочлаа гэд эргүүлээд тэр хүндээ 5 гоё зүйлийг хийж өгчиж тэрний гомдоосон тий ер нь бол ингээ өөр зарнаа гэсэн үг яг зөв. Одоо нөө Селена Гомесыг мэдэн шүү дээ. Тэгэнгүүт Селена Гомес чинь Бенни Бланко гэдэг нэр гоё залуутай учирсан. Тэр чинь бас нэлээд удаан байж иж тэр хүнтэй учирсан шүү дээ. Ер нь л тийм шүү дээ. Тэрийг хараад жоохон итгэхгүй л агаасаа. Хүн жоохон төвчгтэй. Би бол жоохон итгээд байгаа. Гайгүй хүн шиг нэлээд санагдаад байгаа шүү. Хүлээх хэвээр. Тэгээд одоо гэдгийг нэг токсик харьцаал би нэг мартах хэвээр гэмтээ дахиад өөр бүр илүү токсик харилцаанд орчиж магадгүй шүү дээ. Яг нэг хэлээд тийм болохоор ер нь жахууртай цаг хугацаа өгөөд нэг амьсгал аваад тий. Тэгээд үнэхээр чамд хайртай хүнээ олцсон байх юм бол аль болох хичээгээд үзэх хэрэгтэй. Аль болох биений ойлгох гэж хичээх хэрэгтэй. Хэцүү хүртэл явах хэрэгтэй. Тэг үнээр болох байх юм бол болж болно шүү дээ. Хизээж болж болно. Яг үнийг хэлэхэд. Болох бол амарх. Байлах амархан шүү дээ. Болиё гэж болчин заяа. Яг тэр хүн чинь араас чинь гүйж магадгүй чи шаналах ах. Гэтэ тэр бол амархан байхгүй. Гэтэ болохоос илүү хичээгээд хамт байна гэдэг чинь илүү хэцүү зүйл байхгүй юу? Тэгэхээр эхлээд хамгийн хэцүүгээ хичээгээд үзэх хэрэгтэй ах. Тэгэл тэгэхээр болохгүй л тэгэл болж болно шүү дээ. Тэгээс юм уучтайсэн. Хайрын анзаарлаа байх нь ус гэхээр нөгөө алсууд өөртөө хата сална гэж бодож болтгоо. Бид тэр сонсох юм чинь гэх юм бол ерөөсөө харилцаа явдаг гэж аахгүй. Тийм. Би бас ингээд бэлдэж эхэлдэг гэдэг аахгүй. Ингээд одоо салж яг үнэ. Багаар за ер нь салж магадгүй юм биш үү гэл. Тийм. Тэгэхээр л аюултай болчих тээ. Тэгэхээр л ер нь хэцүү болж штэ. Чи ер нь нэг салъя гэж найзлуудаа ойр орох хэлдэг үстэй. 6 жил эрэхтэй 2 удаа илүү. Бас гайгүй байна. Айгу астай. Аль салъя гэж нэг 2 удаа хэлсэн. Тэгээд тойлон дээр нь буцаа нэгсэн. Яар хөөрхий. Тэгээд бас нэг хүний нэг хэлчихсэн үг санаандас гардгүй юм. Чи ингээ хостой боллоо. Тэгвэл чи тэр хосыгоо одоо ямар хүн болгож өрөх чинь чиний гарт байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр үнгээ бүр эвдэлж болно. Шалтгаалал хамгаалж эвдэлнэ гэсэн үг шүү дээ. Эсвэл чи тэр үнгээ бүр ингээд бүр илүү perfect
партнер болгочих болохгүй. Тэр ингээд миний гарт байдаг гэдгээл сайн бодох хэрэгтэй. Хэрвээ чи найзлаа чинь тэгээд анхнаа миний найзлаа надаа үнээр ингэж ханддаг. Одоо юм болоод бол магадгүй бас чиний гаргасан үйлдэлүүд тийм болоход нөлөөсөн байж болно шүү дээ. Тийм болохоор бас хөгшин хүмүүсээс ирдэ штэ. Миний муу хань чи анхандаа юм байгаагүй мөө гэл. Одоо тийм аашаа тулан болчиход байгаа. Тэгвэл яг үнэхээр тэр эмхтэй яагаад аашаа тулан болсон вэ гэдэг чинь танаас шалтгаалж байгаа байхгүй. Тийм болохоор бас би нэгээ одоо хэдүүлээ бүтээж ингэж бодъё л та хостой болох юм бол би өөрийн гэсэн тэ хайрыг бүтээж би өөрийнхөө хосыг би хамгаалж ингэдэг утгаараа өөрөөсөө ч гэсэн хосын харилцааг хосоо хамгаалах хэрэгтэй. Тэр хүний янз бүрийн үгээр хилээл ахмал тэр хүн чинь сайн хүн байсан бол тэгэл жоохон хэцүү болоод хувраал гэнэ гэсэн үг. Анхандаа хичнээн сайхан гин залгаа охин байла. Нэг залуутай үерхээ салахтай аим шиг шулан болоо салчихлаа шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр ерэн зүр бүтээл гээл бодчих юм манайхан. Зүгээр би бүтээл хийж байгаа шүү гээл бодчих. Бурхан минь. Гол нь өөртөө зориулж хийж байгаа шүү дээ. За, юмас юм сум харснагдтаа заяа. Тэг хөнгө асуулт. Чи түрүү ингээд ярьсан штэ би ингээд амар жүжиг үзэх дуртай, концерт үзэх дуртай гэд. Тэгвэл чи хамгийн сүүлд яг ямар концерт үзсэн бэ? Энэ 100 мөн гарсан уу? Ийш тийшээ. Юу асууж найз нь хамгийн сүүл нөгөө нэг Айли Тэян гэж тахгүй Монголд солонгосын K-pop тэрийн найз нь дүүтийн хамт явж байсан. Вау, гоёсэн. Амар гоёсэн. Цэнгэл хүрээлэн наахудаа төрснүүдийг хойлохнаа. Одоо шоу утхан чашийн. Нөө болох шоу. Тий, болоо игээд тэгж явдсан амар гоёсэн. Гадаа шоу тоглосон. Тэгээд одоо бол цэнгэлтэд тоглосон гэж бодохгүй л байна. Жилдээ нэг 2 удаа байхад хангалттай. Тэрнээс өмнө болохоор Gang Bang үзсэн юм байна. 6 сард. Би бол одоо Монгол очиж чамдаас тийм жүжиг тоглолт бас амар үзмээр байгаа. Яа, тийм хойлохна явна за. Би ч одоо тоглолт жүжиг үзэх бас амар удаж байна. Чи санджанаас үлж үзсэн. Тэг яг санахав санджанагтай нэр мэрийг нь бол санахгүй. Би нэг хууч Вашингтон мужид байхдаа айл тахтай айгүйх жүжиг үздэг байсан. Юу гоё. Санагдахгүй байж байгаа. Тэгээ санагддаг бас. Бүр ингээд жүжигнийхаа ингээд хойдолт нь одоо нэг ингээд амьд хөгжим ингээд тоглож моголдог бас тийм жүжиг үзсэн. Бас хөөрхөн байгаа. Сэн жанр байгаа тий. За өнөөдөртөө ингээд ярих зүйл дуслаа. За тэгвэл ингээд дугаарыг сонсон баярлалаа. SBubble@gmail.com SBubble@78@gmail.com руугаа цаанууд явуулаарай. Тэгээд дараагийнхаа дугаараа уулзлаа. Түр пока.